Оройн төрхөө үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуйг хүргэе. Засгийн газар оюу толгойн хэлслийн үр дүн болон салбаруудын реформыг танилцууллаа. Шинэ төв цэвэрлэг байгууламж ашиглалтанд орж, ерөнхийлөгч хүрэлцэх бүтээн байгуулагчдад талархал илэрхийллээ. Малчны тухай хуулийн хэрэгжилт удаашрч, малчны амьдралд бодит өөрчлөлт гараагүй гэсэн дүгнэлт гарчээ. Орос улбаны улс түлшний хямралтай холбогдуулан шатхуун инфраструктуроор хэлэлцэж байна. Хонконг бүгд найрамдах хятад ард улсын бүрэлдэхүүнд иргэн ирсний 29 жилийг тэмдэглэж байна. Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийг тэмдэглэж байна. Засгийн газраас өнөөдрийн ээлжид хуралдаанаараа гаргасан эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологийн салбарын хэд хэдэн чухал шийдвэрүүдэд танилцууллаа. Засгийн газрын ажлын хэсэг Rio Tinto Group-тэй амжилттай хэлцээ хийснээр хувь нийлүүлэгчдийн 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүг 10.4%-аас 7.9% болгон бууруулж чадсан байна. Олон улсын 15 банкны дундаж хүүгээс доогуур тогтоосон энэ хүүхэн цаашид Америкийн бодлогын хүү буурал дагаад буух уян хатан нөхцөлтэй бөгөөд зээлийн хүүг эргэж харах 7 жилийн мөчлөгийг 3 жил болгон нашлуулжээ. Зардлын бууралт бол одоо нийтдээ сая бид нар 2.5%-аар бууруулаад 4 дээр авчирснаар 6.2 тэрбум долларын хэмнэлт гарч байна. За энэ нь бол өөрөө Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум доллараар нэмэгдүүлж өгч байгаамаа. За Монголын талд одоо өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээрээ 53-47 байна гэд анх бид нар тохирсон тийм оюутлоготой хийсэн гэрээ. За өнөөдрийн байдлаар бол одоо Монголын талд оногч байгаа өгөөж 35 байгаа. Энэ хүүгийн өөрчлөлтийг хийснээр биднэрт 40.5 төрөж байгаа. За өмнө өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүн төлдөг байсан. За энэ зардлыг бол бид нар 25%-аар энэ хэлцлийн хийсний үр дүнд буугаад өдөрт бид нар 10.2 тэрбумыг төлөхнэ. Мөн өмнө нь 3 давхар байдлаар төлдөг байсан менежментийн төлбөрийг нэг болгон 395% хүргэж буруулснаар 2.2 тэрбум ам.доллар хэмнэж байгааг Ажил дүр Эрдэс баялагын сайд дамжин тодотголоо. Та бүхэн энэ менежментийн төлбөрийг зөвхөн 6% байхад 395 болгоод ингээд 2 дахин буулгасан гэж чинь худлаа гэдэг нэг юм яваад байна лээ. Менежментийн төлбөр 3 давхар төлбөр төлдөг байсан Монгол улс. Нэгдүгээрт MSP, OPEX, SASXP үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6% гэдэг энийг бол ингээд гэрэн дээр байгаа. Энэ дүн. Нэмээд энэ MSP, PF буюу төслийн санхүүжилтийн хүүгийн шимтгэлээс гээд дахиад 6% нэмж төлдөг байсан. Дараа нь давхардуулсан Rio Tinto-гийн үйлчилгээний төлбөр гээд 27-оос 30 сая доллар жил болгон аваад ингээд энэ бүх мөнгөн дүнгууд чинь нийлэхээр 10% төрдөг байсан байхгүй менежментийн төлбөр. Ингээд одоо сая хэлэлцээрээ бид нар ямар үр дүнд хүргэж чадсан бэ гэхээр энэ үндсэн менежментийн төлбөрийг 395 буюу энэ зөвлөгөөний 4.4-өөс бүр доош нь оруулж тохирч чадсан нэг. Хоёрдугаарт нэмэлт 2 төлбөрийг шууд тэглэсэн, байхгүй болгосон. Ингээд нэг одоо 2.2 тэрбум долларын зардлыг хэмж 1.5 тэрбум долларын эерэг одоо Монгол улсад ирэх өгөөж бас нэмэгдүүлсэн ийм үр дүн гарсан юм. Салбарын шинжилгээний тухай цахим хөгжил харилцаа холбооны сайд номин мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаргасан татврын хөнгөлтийг танилцуулсан юм. Програм хангамж аппликейшн хөгжүүлэгч, компьютерийн сэлбэг үйлдвэрлэгч компаниуд виртуал бүсэд бүртгүүлснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх бөгөөд Монголын хүйтэн цаг агаар хүргэлтийн зарлыг 40%-аар бууруулах давуу тал болж байгаа тул бүс нутгийн дата хаб болохоор өгөгдлийн тухай хуулийг өргөн барихар болжээ. Төгсгөлд нь хууль зүйн дотоод иргэн сайд иргэдэд тулгардаг хүн сурталыг халах, шударга ёсог тогтоох чиглэлээр хийж буй реформыг мэдээллээ. Натратын үйлчилгээний 96.5%-ийг гэрээ итгэмжлэл гарын үсгийн баталгаажуулалтыг заавал биеэр очихгүйгээр захимаар авах боломж бүрдэж байна. Мөн өнөөдөр иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл ердөө 13%-тай байгааг сайжруулахаар хуулийг шинчилж гүйцэтгэгч нарыг цолгүй үр дүнгээр үнэлдэг тогтолцоонд шилжүүлэн эд хөрөнгө борлуулах дуудлага худалдааг бүрэн захимжуулахар болжээ. Түүнчлэн галзуу эвсгийн бүртгэл хяналтыг чангагдахын зэрэгцээ бүгд найрамдах Солонгос улсад амьдарч буй 60 мянган гаруй иргэд болон аялагчид жолооны өмнөлгөө шалгалтгүйгээр харилцан солих түүхэн хэлцлийг засгийн газар хуралдаанаар баталсан байна. Ерөнхийлөгч хүрэлцэх Улаанбаатар хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтанд оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч 20-30 жилийн дараа хүсн нэмэгдэх хэрэгцээг тооцоосон. Сүүлийн хэдэн 10 жил Улаанбаатар хотод хийгээгүй энэ томоохон бүтээн байгуулалтад оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. Монгол Хятадын ээж бүрэн стратегийн түншлийг баттгаж, ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийн бэлэгдэл болох төв цэвэрлэх байгууламж хотын өргөжинд хэлэх, орчны бохирдол бууруулах суурь нөхцөл бүрдүүлж байгаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Цэвэрлэх байгууламж одоогийнхоос 2 дахин их буюу хоногт 250 мянган шометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга байгууламжаас бүрдэх төв цэвэрлэх байгууламж нь гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35% хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэн гэсэн үг. Одоо яг нөгөө төслийнхөө хэмжээнд одоо анхлаар тэр төсөл дээр 261 сая Америк доллар гэж хэлсэн бол яг 261 сая Америк доллараар багтаж ирсэн. Ягаад тэгэхээр энэ хугацаанд зөндөө олон юмны үн нэмэгдсэн гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Тэр зөндөө олон юмны үн нэмэгдэж байхад энэ төсөл явж лээс. Энэ төслийн ач холбогдол нь бол сүүлийн 30 жилд Монгол улсад болон Улаанбаатар хотод хийгдээгүй томоохон төсөл байхгүй. За манай хуучин цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагдсан. Өнөөдөр бол 62 настай. Яг одоо хүний ярих юм бол 62 настай ийм цэвэрлэх байгууламж байж. Тэгээд 60 гаруй жилийн дараа одоо энэ цэвэрлэх байгууламж нь одоо шинээр орж иж ийн гэхэр чинь бас л урт хугацаа байгаа даа шүү дээ. Тэгтээ энэ чинь хуучин цэвэрлэх байгууламж чинь 170-аас 160 мянган 160-аас 180 мянган метр куб усыг одоо хүлээж авах хүчин чадалтай юм цэвэрлэх байгууламж бол өнөөдөр 250 мянган метр кубыг хоногт бол хүлээж авах хүчин чадалтай юм одоо цэвэрлэх байгууламж. За ингээд шинээр ашиглалтнуурж байгаа цэвэрлэх байгууламж маань хот байгуул барилга орон сууцчлалтын яамны захиалгаар барилгын хөгжлийн төв бас техникийн гүйцэтгэгчээр ажиллаж Хятад улсын China TCG Civil Engineering Group Шанхай хотын зураг төслийн байгууллага зураг төслийг хийн одоо нийт 17.6 га талбайд хэрэгжиж байна. Төслийн хэмжээнд нийт 35 нэр төрлийн 55 барилга байгууламж баригдсан асар том төсөл байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж маань 2 технологийн үндсэн зарчимтай. Нэг нь хаягдл усыг боловсруулж хүрээлэн буурчны стандартад нийцүүлж цэвэрлэнэ. Хоёр дахь нь болохоор лагийг боловсруулж метанхийн үйлдвэрлэн одоо энэ орчин үеийн технологиор өөрийнхөө хэрэгцээнд 35% хэрэгцээнд гэдэг нь 3600 кВт-цаг буюу нийт 7 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах ийм онцлогтой үйлдвэр байгаа. Хаягдл усыг стандартын төвшөнд хүргэж цэвэрлэнэ гэдэг нь одоо туулгал орчмын экосистемийн нөхцөл байдлыг сайжруулан одоо хаягдл уснаас үүсэж байгаа лагийн асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаагаар одоо нийслэл хотын иргэдийн маань амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянган сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан. Цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн засаг даргын хамгийн газрын захиалгаар Франц улсын Arteria Ville Transport компани боловсруулжээ. Барилгын гүйцэтгэгчээр China TCG Civil Engineering Group, Beijing Construction Engineering Group-ийн хамтарсан консорциум бичсэн байна. Мөн дотоодын тусан гүйцэтгэгч 17 компани 400-аас 650, Хятад улсын 60 гаруй инженер техникийн ажилтан оролцсон байна. Улсын хурлын байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа малчны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн ерөнхий хяналтын сонсголын үр дүнг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны гол асуудал нь 2024 онд батлагдаж 2025 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн малчны тухай хуулийн үр дүн хэлэлцэх явдал байв. Улсын хурлын 21 гишүүний хүсэлтээр 6-р сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үр дүнг Улсын хурлын гишүүн Ж Батэрдэн хуралдаанд танилцуулсан юм. Хяналт шалгалтаар хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч малчтын амьдралд бодит өөрчлөлт гараагүй, хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэн дүгнэв. Үүнд зарим чухал журмууд батлагдаагүй, салбар хоорондын уялдаас бол байгаа нь нөлөөлжээ. Нийгмийн асуудлын тухайд малчтын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг удаа нөхөн төлөвлөх зохицуулт болон залуу малчтыг бэлтгэх залгамж халааг дэмжих ажил бодиттой хэрэгжээг байна. Мөн малчид хамгийн найдвартай зээлдэгч хэдийч арилжааны банкудаас маш өндөр хүүтэй зээл авч байгаа нь хөнгөлтэй зээл болон ипотекийн тогтолцоо хүртээмжгүй байгааг харуулсан бөгөөд санхүүгийн дарамт их байгааг онцоллоо. За малчны эдийн засгийн бодлогыг хангах чиглэлээр малчны зээлийн бодлогыг шинжил эрсдэл суурилсан хүү хөтөлбөрийн түүх индекс живсэн даатгал доктортой худалдан авахстай эсэх зэрэг шалгуур үзүүлэлтийг ашиглах боломжийг судлах, малчны хөрөнгийн үнэлгээний тогтолцоо, хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаагийн нөхөн төлөлтийн асуудлыг их зүй хүрээнд шийдвэрлэх, малчны эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн дотор байр, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын уялдааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, малчны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, малчтын хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх, тэдний залуу халааг бэлтгэх асуудлууд дээр анхаарч ажиллах зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна малчдын өмнө тулгамдсан хамгийн хүнд асуудал нь бэлчээрийн харилцаа болон уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болохыг тогтоожээ. Байнгын хорооноос эдгээр дутагдлыг арилгах, малчдын зээлийн хүүг бууруулах, хөрөнгийн үнэлгээний аргачлал боловсруулах зэрэг чиглэлийг засгийн газарт үүрэг болгосон байна. Хуралдаанаар хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтөд уялдуулан хөгжлийн болгох төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлцэв. Өөрчлөлтөөр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг улсын дунд хугацааны бодлоготой нийлүүлж тогтвортой байхыг зорж байгаа бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах гормын саналыг гишүүд дэмжлээ. Байнгын хорооны дарга шинээр сонгох асуудлыг хуралдаанаар мөн шийдвэрлэлээ. Намын бүлгээс эхлээд би Бат Эрдэнэ гишүүний нэрийг дэвшүүлсэн боловч тэрээр өөрийн нэрийг татаавснаар тус байнгын хорооны даргаар улсын хурлын гишүүн Мэнд Баярын Мандахайг 76% саналаар дэмжиж сонгов. Шинэ дарга Мандахай Их Британд боловсрол эзэмшсэн аялал жуулчлал бизнесийн удирдлагын магистр бөгөөд оюу толгой сүү хувьцаат компани зэрэг томоохон компаниудад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Монгол улс оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадсан талаар ерхий сайд учрал олон нийтэд мэдээллээ. Засгийн газрын 100 хоногийн босгон дээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5%-аас 7.9% болгон 2.5%-аар бууруулж чадсан байна. Ингэснээр зээлд төлөх байсан 6.2 тэрбум $, буюу 22 их найд төгрөгийг хэмнэж Монголын талын хүртэх ирээдүйн өгөөж 8 их найдаар нэмэгдэж байгааг ерхий сайд онцоллоо. Мөн өмнө нь 7 жилд нэг удаа хилцдэг байсан зээлийн хүүг бууруулах цонхыг 3 жил болгон богиносгосон байна. Хэлэлцээрийн хамгийн том үр дүн нь Монгол улс 2037 оны хүлээлгүйгээр яг энэ жилээс оюу толгойн төслөөс ногдол ашиг авахар Rio Tinto компанитай эцэслэн тохиролцжээ. Ийхүү хэлэлцээрээр нийтдээ 30 гаруй их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 их найд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцлээ. Одоогийн дарга Цогтбаатар чөлөөлөх төгсөлтөө өгсөн тул улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс улсын хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2% нь нэр дэвшигч Мөнхбаатарыг хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн бөгөөд гишүүдийн зүгээс цаашид баталсан хууль тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах ажилд анхаарч ажиллахыг захилаа. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооноос олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгууллаа. Тус сонсголт хуулийн шаардлага хангасан боловсрол, спорт, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын 9 нэр дэвшигчээс гадна ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн гүн үйлс, засгийн газраас нэр дэвшүүлсэн Батцангил нар оролцож хийх ажлынхаа талаар танилцууллаа. Сонсголын үеэр оролцогчдын зүгээс Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох шаардлагатайг онцолсон бөгөөд байнгын хороо ажлын 2 өдөрт багтаан сонсголын тайлан гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос соёл урлагийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн баяр наадмын нээлт галтын тоглолтод 2000 гаруй уран бүтээлч оролцож төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ базааж байна. Наадмын өдрүүдэд нийт 14 соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдахаас 7 дугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд Дээлтэй Монгол наадам, 10-ны өдөр хүндэтгэлийн концерт, 11-ны өдөр баяр наадмын нээлт болон Улаанбаатарын өдөш 2026 цэнгүүн тус болно. Мөн ерөнхийлөгчийн санаачилгаар нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан дэлхийн адууны өдрийг 7 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд хүү 7 худаг танхуудаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Хавдар суудлын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинжлэх буцалтгүй тусламжийн гэрээнд сангийн сайд Минт сайхан болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Игавахара Масару нар гараа суу зурлаа. Япон улсын засгийн газрын 980 сая иен буюу 21.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжихийн төслийн хүрээнд тус төвд компьютер томограф, рентген, маммограф, хит авианы онцлогооны төхөөрөмж зэрэг орчин үеийн эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлэх юм. Ингэснээр хорт авдрыг гэрт илрүүлэх, онцлох чадвар нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар дээшлэн гэж үзэж байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Оросын албаны улсын газрын тос боловсруулах үйлдвэр эрчим хүчний дэд бүтцүүд удаа дараалан Украины дроны цохилтод өртөж түлшний үйлдвэрлэл саатж байгаа учраас Кремлийн зүгээс шатхуун импортлох асуудлыг хэлэлцэж байна. За Оросын албаны улсын олон бүс нутагт түлшний хямрал нүүрлээд байгаа тул дотоодын зах зээлээ тогтворжуулах хүчин чармаалтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор ярилцаж байгаа талаар Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн дарга Дмитрий Песков мэдгдсэн байна. Тэрээр мягмар гарагсдагчдад хийсэн мэдээлэлтэй
Уг асуудлаар холбоо харилцаа тогтоож яриа хэлцээ идэвхтэй явагдаж байгаа. Хэрвээ боломжийн үнээр тохиролцоонд хүрч чадвал газрын тосны бүтээгдэхүүнийг импортлж эхэлнэ гэсэн байна. За гэхдээ тэрээр ямар орнуудтай хэлэлцээ хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Түүхий газрын тосны дэлхийн 2 дахь том экспортлогч, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний 3 дахь том экспортлогч Орос улсын бензин шатхууны үйлдвэрлэл Украины агаарын цохилтын улмаас 25% буураад байгаа тул улс орон даяар шатхууны хязгаарлалтын арга хэмжээг аваад байна. Оросын албаны улс Казахстанаас 50,000 тонн АЕ92 бензин импортлох талаар хэлэлцэж байгааг өнгөрсөн 7 хоногт Reuters агентлаг мөн мэдээлж байсан юм а. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдөр хэлсэн үгэндээ Украины агаарын цохилтын улмаас улс оронд нь бензин шатхууны хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрсөн бол шадар сайд Александр Новак бензин импортлох нь дотоодын зах зээлийг докторжуулахад шаардлагатай голлох арга хэмжээний нэг болохыг мэдгдсэн билээ. Дараагийн мэдээг хүргэе. Хонконг бүгд найрамдах Хятад ард улсын бүрэлдэхүүнд эргэж ирсний 29 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүд эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өдгөө бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүсийн нэг болох Хонконг нь 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Их Британий колони бүс байхаа болж Хятадд иргэн нэгдэж байсан түүхтэй 29 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний нээлтийн ёслол 6 дугаар сарын 30-нд Хонконгийн спортын ордонд зохиогдож, нээлтийн ёслолд Хонконгийн удирдах албан тушаалтнууд оролцож үгэлснээс гадна баярын гала тоглолтыг зохион байгуулжээ. За энэ үеэр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн дарга Ли Жиачао хэлсэн үгэндээ онцгой бүсийн засгийн газар Хонконгийн эхний 5 жилийн төлөвлөгөөг боловсруулж, бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий хөгжилтөд нэгтгэхийн тулд улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөтэй уялдуулахаар хурдцтай ажиллаж байгааг тодтогч, мөн иргэдийнхээ сайн сайхан байдлыг тасралтгүй сайжруулахын тулд шинжлэл инновацид тулгуурлан хөгжсөөр байгааг онцолсон байна. Харин өнөөдөр өглөө Хонконгийн Жин Зижийн талбайд төрийн далбайг мандуулах ёслол зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд Хонконгийн засаг дарга Ли Жиачао төв хорооноос Хонконгод суугаа холбогдох байгууллагын албан тушаалтнууд нийгмийн олон салбарын зүтгэлтнүүд оролцлоо. Ёслолын арга хэмжээний дараагаар мөн Хонконгийн үзэсгэлэнгийн төвд 29 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтыг зохион байгуулсан байна. За тэгвэл өнөөдөр мөн Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийн ой тохиож байна. Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийн ойг тэмдэглэх томоохон хуралдаан өнөөдөр Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд боллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Хятадын коммунист намын төв орооны ерөнхий наримчгийн дарга Ши Жинпинг энэ үеэр илтгэл тавьж мөн намын ойн баяр зориулан олгодог 7 дугаар сарын 1-ний одонг шагналтнуудад гардуулсан байна. За Ши Жинпинг илтгэлдээ намын нийт гишүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж 105 жилийн туршид Хятадын коммунист нам нь Хятадын ард түмний аз жаргалын төлөө зүтгэж Хятад үндэстний сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөөх анхны эрхэм зорилгоо үргэлж баримтлан дэлхийн дахны хөгжлийн чиг хандлагыг гүнзгий танин мэдэж түүхийн янз бүрийн үе шатдах нийгмийн зөрчил өөрчлөлтийг үнэн зөвөөр нь ойлгон тодорхойлж бүх Хятадын ард түмний ивээр нэгтгэн удирдан чиглүүлж шинэ арчилсан хувьсгал, социалист хувьсгал болон бүтээн байгуулалт өөрчлөлтийг хийж социалист орчин үеийн бүтээн байгуулалт шинэ эртний Хятадын онцлогтой социализмын агуу ололт амжилтыг бүтээж байгааг онцолж 105 жилийн цуцалтгүй тэмцэлний Хятадын коммунист намыг улам хүчрхэг болгоход төлөвшүүлж байгааг хэллээ. За мөн тэрээр үе үеийн намын дарга нар болон Ахмад үеийн хувьсгалчдад хүндэтгэл үзүүлж Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ахын дүүс, Тайваны ахын дүүс болон хилийн чандад оршин суугаа иргэдтэй чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлсэн байна. За Ши Жинпинг хэлсэн үгэндээ Тайваны асуудлыг дурдсан бөгөөд үүндээ Тайваны элэг нэгтнүүдтэйгээ эв найрамдалтай байж Тайваныг тусгаар тогтнуулах, салан тусгаарлах хүчний эсрэг тууштай тэмцэж хүндлэнгийн оролцоог эрс эсэргүүцэж эх орноо нэгтгэх үйл хэргийг тууштай урагшлуулах болно гэдгээ тодтоглоо. Та бүхэндээ гадаад мэдээ өргөлээ. Анхаарал хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.